За сайн байцгаана өнөөдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр альва томоохон төсөл ялангуяа уулуурхайн томоохон төсөл урагшаа явахын тулд ийм нийгмийн бас зөвшөлтсөл хэрэгтэй. Тэгээд бүх хүмүүсийн дунд бас нэг юм консенсус үүссэн байх хэрэгтэй. Тэгэхээр энэ засгийн газар одоо ингээд энэ томоохон төслүүдэд хөдөлгөөн явуулъя гэж байгаа бол яг үүн дээр маш сайн анхаарах хэрэгтэй санагдаж байгаа юм л та. Тэгэхээр одоо жишээлбэл энэ ороонотой холбоотой гэрээ хэлцээрүүд бол ингээд яхаа өмнө нь орж ирэл оны өмнө ч гэсэндээ бас яригдаал явсан. Гэлээ гэхдээ яг улсын хурлын гишүүдийн гар дээр бол яг энэ гэрээний төсөл ном нь бол нэг 10 хоногийн өмнө. За парламент дээр бол энэ төсөл маань бол 3 хоногийн өмнө тавигдсан байгаа даа. Тэгэхээр бол нөгөө яг олон нийтийн хувьд бол ялангуяа мэдээлэл бас жаахан багтай. Яг ямар одоо механизмууд явж байгаа, яг энэ гэрээ дээр одоо Монгол улсын эрх ашиг хэрхэн яаж хамгаалагдж байгаа гэдэг дээр яг тэр төрлийн коммуникац маш одоо жоохон сул хийгдэж байна гэж харж байгаа. Тэгэхээр бид нар бол альва энэ томоохон төслүүдэд ингээд ийм үр ашигтайгаар явуулаад тэгээд энэ дээр одоо элдв янзын бас нэг юм ус төрчсөн хэрүүл маргаан үүсэхгүй тулд бол энэ коммуникац маш сайн хийх хэрэгтэй байгаа даа л та. Тэгэхээр нөгөө иргэдтэй бас айгуу сайн тийм тайлагнах хэрэгтэй байгаа даа. Тэгэхээр бол би бол одоо өнөөдөр ингэж бас яруу санд руу хилцэж байгаад бол бас дахиад л дурамчхан байгаад байгаа. Ер нь бол одоо энэ улсын хуралчин бас сүүлийн 6 сар бол ингээл ямагт нэг юм яаралтай асуудал хилцээл цаг хугацааны хайчинд орсоор л явж штэ. Тэгэхээр нөгөө энэ нь магадгүй нөгөө юм итгэлцэл бас бүрдүүлэхгүй цаашид бас одоо нийгэмдээ бас ойлгохдохгүй ингээд юм асуудлууд үүсэх магадaltaй гэдэг дээр нь бол маш ихээр санаа зовж байгаа. Тэгэхээр засгийн газрын гишүүдээс одоо энэ ажлын хэсгээс хүсэх зүйл нь юу вэ гэхээр дараачийн зүйл дээр энэ коммуникацийн асуудал дээр анхаараач. Ингэж битгий цаг хугацааны хайчинд оруулж гэсэн нэг тийм санал бол байгаад байгаа маа. Тэгээ сая болохоор одоо оны өмнө жишээлбэл олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр энэ Монгол Францын энэ төслийн гэрээ эцэслэн байгуулагдлаа гэж нэг манай талаас нэг тийм алдаатай мэдээлэл явцсан юм уу та. Гэх мэтчлээ ерөнхийдөө зөвхөн дотооддоо ч биш гадаад талдаа ч гэсэн тийм коммуникацийн алдаанууд бас гаргаад байна. Ингэхлээр чинь болохоор хүмүүс хардаж сэрдэх нь бас аргагүй. Бид нар бол одоо ялангуяа энэ ураны төсөл дээр бол хүмүүсийн бас болгоомжлол маш өндөр байгаа. Тэгэхээр одоо энэ нөгөө нарийн сайн тайлбарлаад энэ мэдээлэл солилцоогоо бас маш сайн явуулах хэрэгтэй гэж харж байгаа. За тэгэхээр миний бол яг энэ төслийн хувьд болохоор нэг санаа зовоод байгаа гол зүйл нь болохоор энэ төсөл дээр бид нар анх удаа одоо энэ стратегийн газар тов эзэмших төр 34% бол орлуулах механизмыг анх удаа ашиглаж штэ. Тэгэхээр энэ утгаараа бол одоо яг энэ нэг орлуулж байгаа байдлаараа энэ төсөл маань бол прецедент болох гэдэг. Тэгэхээр яг энэ дээр л бас их санаа зовоод байгаа юм л та. Тэгэхээр одоо яг энэ гэрээний төслийг хараад үзэхлээр 10 одоо тузын гишүүн 10 хүн байна. За тэр дундаа нэг тузын гишүүнийг бол Монголын талаас томилно гэсэн байгаа даа. Тэгээ өмнө нь асуухлаар болохоор энэ тузын гишүүн маань альва асуудал дээр хориг тавих хэрэгтэй байна гэсэн. За 1 минут нэмжвэ жаргалан гишүүнд. Монголын талаас тузад орсон гишүүн маань бол альва асуудал дээр хориг тавих эрхтэй байна. Энэ бол одоо гэрээний бас маш сайн заалт болсон гэсэн мэдээлэл бол өгж исэн. Гэхдээ яг энэ хориг тавих эрхийнхэн цар хүрээг нь яг одоо гэрээнээс харахад одоо жишээл 4 болон хувийн эзэмшилт альва өөрчлөлт орох, өөрчлөн байгуулах, татан буулгах, тусгай зөвшөөрлийг шилжүүлэх, барьцаалах, баталгаа гаргах зэрэг асуудлаар хориг тавих хэрэгтэй гэж байгаа байхгүй ерөнхий асуудлаар. Угаасаа одоо энэ гэрээгээр баталгаажсан зүйлүүд дээр хориг тавих чинь бол нэг тийм айхтар одоо угаасаа лицензийг шилжүүлэх энэ асуудал дээр бол хориг тавих бол одоо нэг тийм айхтар ач холбогдолтой биш гэж хараад байгаа байхгүй. Би юу гэж бодоод байсан бэ гэхлээр жишээл тэзүүд өөрчлөлт оруулах ч гэдэг юм уу те. Эсвэл одоо тухайн жилийн төлөвлөгөө энэ дээр одоо юунаас гадуур асуудал авах юм бол одоо юм бас үйл ажиллагаатай холбоотой зүйл дээр хориг тавих боломжтой гэж хараад ирсэн юм а. Тэгэхээр энэ дээр бас нэг тайлбар өгнө үү. Тэгээд энэ тузын гишүүнийг зөвхөн нэг биш нэгэнтээ бид нар орлуулах механизм ашиглаж байгаа юм чинь одоо нэг биш 2 хүн ч юм уу те тийм төрлийн хэлцээрүүд юу н хийсэн үү? За хариулт 3 номер учрал сайд. За би ч бол нэг тийм физикч хүн биш. Нэг уулуур хамуурхаа би мэдэхгүй л дээ. Би өөр нь гашуун сухад очиж үзээгүй юм аа. Би тэр Дорноговь Улаанбаатарт ч гэсэн очиж үзээгүй. Миний хувьд бол. Тэгээ би тэр Француудаа нэг хоолнд ч ороогүй. Би нэг кофе ч уугаагүй шүү дээ. Тийм учраас нэг тийм дүлий байдлаар л дуусгачих гэж бодоод байгаа. Тэгэхгүй бол энэ аюултай байна. Тэгээ 15 оны балыг одоо хүртэл яригцаар л байна. Тэрийг одоо бид биш дэлхий яриад олон улсын шүүх шийдчихлээ л дээ. Тийм учраас Монголын төрд бас нэг ингээд улс орны эрх ашигын төлөө
нэг их тийм бид нар ч бас залуу хүмүүс нэг их тийм хар буруу түүхгүй нөхдүүд ийм гэрийг хийчих зүгээр юм байна гэж би бас бодоод байгаа. Тийм учраас энэ ажлын хэсэг гэсэн ер нь дандаа залуучууд орсон. Оюутлогын гэрээний үеийг бодвол тэр цаг үеэс хойш бидний үеийнхэн одоо энэ Жаргалан гишүүн тэгээ одоо манай энэ Батнайрамдлыг аль бидний энэ үеийнхэн чинь бас мэдлэг боловсрол эзэмшээд бас нэг гадаад дотоодуудаа нэг хэдгуураа үг хэлдэг болсон байж шүү дээ. Тэгээ бидний хажуугаар чи энэ сайн санхүүгийн шинжээчнэр төрөн гарсан байна. Олон улсад бас хэлцээ хийх ийм чадамжтай нөхдүүд бас гарч ирсэн байна. Хамгийн сайн нь энэ нөхдүүдэд ямар нэгэн хар буруу түүх ашиг сонирхол байхгүй юм байна. Эднэрт ерөөсөө л улс орныгоо төлөө тэр үндсэн хууль заасан 6-гийн 2-ын 51-ийг хийчихсэн л гэдэг зориг байсан. Тэгээд санхүүгийн схемээ хийгээл өөрсдөө гэрээнийхээ драфтыг боловсруулаад ингээл хийсэн. Тэгээд эднээс биш 27 жил шүү дээ. Одоо анхааралтай ажилласан ажлын хэсэг ажилласнаа яривал тэр ажлын хэсгийнхний цуглуулбал энэ доотлын төрийн орд нэг танхим дүүрэх баха. Үе үе ажлын хэсгийнхэн тэр цуглуулбал. Тэгэхээр одоо хэдүүлээ энэ зэнгүүнийг эмээ болохоос өмнө асуудлаа шийдэхгүй бол бид хоёр өвөө эмээ болцсны дараа тэгэл болоог байна л гэж суухал байх л да. Тэгээд одоо тэгээ эн чинь ингэсэн л дээ. Цөмийн энергийн хууль батлагдсан. Манай их хурлын бүрүүд орж дэд дарга бүрүүд орж гişүү ахлаад за ингээд сая хууль оруулж ирсэн. Хуулийнхаа үеэр гэрээгээ 5 хүнд одоо танилцуулсан. Тэгээ сая гişүүдийн санал одоо уян гişиг гişүүн бас их сайн саналуд хэлсэн. Түүнтэй холбогдуулаад бас энэ сүүлийн гэрээн дээр нэг энэ гişүүдийн орсон саналуудыг бид нар цаад талдаа хэдэн шөнөл одоо хуралдаж ийж нэг зөвшөөрүүлээд тэгэл ингээл эцсийн байдлаар зөвшөлтсөй гэл оруулж ирж байгаа. Тэгээ тэрнээс биш одоо биднэрт ганц л зарчим байгаа. Тэр 51-ийг л нэг хангуулчихъя л гэж. Тэгэд хамгийн сүүлд бол том ажлын хэсгийн ахлагчийн хуваар би энэ 5 сайтын ахалсан ажлын хэсгийн ахлагч нар буюу 5 сайтаас асуусан. Та байгаль орчны чиглэлээр happy байна уу гэж би одон тооёо сайтаас асуусан. Би доод дид ажлын хэсгийн энэ байгаль орчны яамнухны бүгднгээс нь асуусан. Та нар итгэлтэй байгаа үз гэж. Тэрээс би нэг байгаль орчин мэддэгтэй биш. Тэгээд эдийн засгийн сайдаас асуусан, доод бүрэлдэхүүнийхэн саналуудыг сонссон. Хууль зүйн сайд гэрээн дээрээ ямар байна вэ? Энэ зөвлөх үйлчилгээний компаниуд хэр ажилласан бэ? За би бүх хурлуудыг нь хийсэн. Ажлын хэсгийн зүүмийн хурал, протокол бүгд тэмдэглэлд үлдлээ. Энэ бол түүх болж бас үлдэх бах. Тийм учраас хожуу тэ одоо олон жилийн дараа энд ажилласан хүмүүсийн үг яриа хэл ажлын хэсгийн протокол бүгд ингэж бичигдэж үлдэнэ. Тийм учраас процессын дагуу бол хууль гэрээ ингээл зарчмаараа л явж байгаа. Их хурл бол зөвшөлдсөх дээр бол нэгэсэндээ зөвшөөрөхөөс илүү энэ зөвшөлдсөх өнөөдөр бол чуулганаар орох хэсгийг аюулгүй байдлын байнгын ороо шийдээл ингээл явнаа. Тэг гişүүдийн л бүр ирэх асуудал. За ажлын хэсгийн дарга продюсерч дарга нэмж хариулъя. Продюсерч даргын эрчэндээ ороод юунд ороод. За. Тэгэхээр цөмийн энергийн хууль стратегийн орд газрын төрийн эзэмшлийн хувийг амнат болон бус дотроо суутхан ордуулах их хурлын тогтоолын төсөл үндэсний баялагын сангийн тухай хуулийн өөрчлөлт зэрэг 3 удаа хууль яг энэ одоо коронагийн хилцээг явуулахын тулд одоо батлагдсан байгаа. Тэгээд сүүлийн 2 хууль буюу одоо энэ хууль тогтоомж хоёрыг дагалдуулаад хэрвээ одоо амнатаар орлуулах тохиолдолд одоо хилцээ бол ийм байна гэдэг ийм хуулиараа бол 12 сарын 26-ны өдөр хуулиудаа тогтоолуудаа дагуулдуулаад өгсөн. Тэрнээс хойш одоо 15 хоногийн хугацаа өнгөрч байна. Тэгэхээр одоо энэ дээр бол одоо нэгэн тал хууль одоо Продюсерч дарга гүйцэж хариулъя. нэгэн тал одоо цөмийн энергийн хууль болон одоо сүүлд орсон хууль тогтоолын төслийн дагуу хууль батлагдж байгаа учраас яг тэрнийгээ дагалдуулсан төсөл
орж ирж байгаа. Тийм учраас энэ дээр бол одоо засгийн газар бол тодорхой бүх тээзүү болон бусад одоо бүх хуулийн дагуу энэ одоо хилцээг оруулж ирж байгаа учраас одоо богино хугацаанд орж ирлоо гэдэг энэ шууд оржлоо гэдэг энэ зүйл бол бас хугацаа байсан шүү 15 хоногийн хугацаанд одоо энэ их хурлын гишүүд хангалттай танилцах энэний дотроос одоо янз янзын асуудлыг одоо асуудалтай байгаа бол бүрэн тавих одоо ийм боломж байгаа. Тэгэхээр энэ дээр яг энэ хилцээтэй холбоотой тодорхой хэмжээний одоо зарчмын зөрүүтэй санал байгаа бол та бүхэн энэ одоо санал байгаа бол протокол тус. За 3 номер өвчлөл сайд. Тэ би түрүүн жаргалан гишүүний асуултанд дутуу хариулсан. Төрийн эзэмшлийн хувьцаа гэдэг гэрээний 7 дээр 7-гийн түрүүн таны уншсан засгийн газрын төсөл хэрэгжүүлэх компани дүрм хувь эзэмшид аливаа өөрчлөлт байгуулах татан буулгах тусгай зөвшөөрлийг шилжүүлэх барьцаалах баталгаа гаргах түүнд орох нэмэлт төвлөрс зэрэг асуудлаар хориг тавина гэд орсон. За тэзүүд өөрчлөлт оруулах бол компани дотоод асуудал биш. Тэр аж үйлдвэр эрс байдлын зөвлөл буюу төрийн байгууллага ирэх. Тэгэхээр тэзүүд бол энэ хөрөнгө оруулагч тар бол яагаад ч одоо өөрчлөлт оруулах төрийн байгууллага ирэхгүй гэж чадахгүй. Хувь шилжүүлэх тэр энэ төр асуудал бол угаасаа дүрмийн хүрээнд заавал шийднэ. Дээрээс нь зээл авах асуудал бол энэ гэрээн дээр зээл авах тохиолдолд тузын 100% шийдвэрээр гээд заасан. Тэгэхээр манай нөгөө нэг тузад суугч байгаа хүн бол хориг тавих хэрэгтэй. Дээрээс нь зээл авахгүй гэдэг нэг хүн эсэргүүцэхэд л зээл авахгүй.